Орой мэнд лаг тахна байна. Хүүхд залуучтай ойрд бичлэг хийсэн. Зав байсан хүүхд. Үнэхээр зав байсан үлд. За өнөөдөр та хэд дээр 3 минутын бичлэг оруулах юм. Нэг сонирхолтой статистик Монгол улсын талаар заа юу. Та хэд сонсоод үзээрэй. Тэг гайхаж магадгүй баг. Гэхдээ энэ болсон жоохон хошин шог маягаар. Яг би өөрөө бодсон юм. Яг надаас өөр бус хүмүүс бодсон гэж магадгүй байх л да. Гэхдээ би бүр гайхаад байх юм. Та нар ч гэсэн гайхаж магадгүй баг. Гэхдээ энэ хамгийн гол мааз маягаар шүү. Яг жинхэнэ биш гэдгийг ойлгоорой. Манай Монголоос хөгжим мандах болно. За эхэлцгээе. Манай Монгол улс 3.5 сая хүнтэй гэж ярьдаг те. Гэхдээ энэ бүр айл 2020 онд ярьдаг байсан. Одоо бол манай Монгол улсын хүн 3.6 сая гарантай байгаа. За энэ яг. За би та нараас одоо гол юм асуу яри. 3.6 сая хүнээс та нар боддоо Ахмад нь 700 мянган хүн байгаа. Тэндээс хүүхэд нь 1 сая 500 мянган байгаа. Сэрэг тавьдаг 700 мянган хүн байгаа. Оюутан 210 мянга. Хөгжлийн мэргэжилтээр иргэн 110 мянга. Төрийн албаагч 150 мянга байгаа. Юун бахан тоо олчих гэж та нар бодож байна. Та нар бодоо үзтээ. Ямар хүмүүс байна? Энэ хүмүүс татвар төлдөг үү? Эсвэл татвар төлдөг үү? Юм бүтээдэг үү? Хүүхдүүдээ та хэдийг би онголж байгаа юм биш шүү. Зүгээр л сонирхолтой статистик маягаар хэлж байгаа шүү. Энийг та нар анхаарай. Тэгээ нөгөө 3.6 сая хүмүүсээ ингээ хассан чинь 770 мянга болчихлоо. За 770 мянган хүн. Энэ дээрээс онлайн бизнес хийдэг бүх хүн одоо ингээд онлайн захирал болсон. Ер нь нэг тийм батолыг өлзөжлөө тэр ч гэсэн нэг онгоо гаргацсан байсан мэт дээ. Монгол руу ингээд чулуу аваа шидэх юм бол нэг нь пүрүүс очсон, нэг нь одоо онлайн захирлыг очих нь нэг юм бол ямар нэгэн даргаыг оночлоо. За онлайн захирал 20 мянга байгаа. Архичингууд 40 мянга байгаа. Монгол улсад 40 мянган архичин байгаа. Бүр архаг архичин. За ингээд муугар ингээд ярихад бие үнэлдэг хүмүүс дорож 20 мянга байгаа. Гадаадд сурж байгаа, явж байгаа, ажиллаж байгаа хүмүүс ялангуяа Солонгос, Япон гэл. Тэд нар бүгд 200 мянга. За тэгээд дараа нь тэгээд уул оргаад нь 210 мянга. Нэг тээврийн нөгөө нүүрс тээврийн үйлчлэгээний 20 мянга, жидүүгийн 10 мянга. Ингээд цаана нэг ер нь та нар бодоо үзтээ би та нар баахан тоо бодуулчлаа. Монгол улсад хүн байна уу? Татвар төлдөг хүмүүс байна уу? 200 гаруй мянган хүн байгааз. Энэ хүмүүс энэ Монгол улсын эдийн засгийг аваад явж байгаа юм шүү. 200 гаруй мянган Монгол улсын эдийн засагт ингэж их нөлөөлж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Та нар эхнийхийг л сонсоод үз. Хараад үз. 3 минутын бичлэг хийсэн чи хэтэрчлээ. Энэ гэхдээ үнэхээр гайхалтай гоц. 3.6 сая хүнээс 200 гаруй мянган ажил хийдэг. Тэгээ яг за уул уурхайгаа оруулна. Тэгэх юм бол 400 мянган ажил хийж байна л гэсэн үг. Гэхдээ уул уурхай зарим компаниуд нь татвар авахгүй шүү дээ. Тэгээ бодоо үз. 200 мянган. Энэ санаагаар юу хэлэх гээд байна гэхээр залуучууд нь ажил хий. Ялангуяа зинживийнхэн та нар ажил хийх хэрэгтэй. Та нарын үе ирсэн. Одоо манай Монгол Улсын засгийн газар бүх юм ингээл хоорондоо ингээл нэг л тийм л байгаад байна тий. Сайхан цаг ирэх байхаа. За тэгж найч чинь өөр юм байхгүй.